Шинэ өглөө бидэнтэй хамт хөтөж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Манай студид өнөөдөр Монголын анхны бас тэргүүн хадагта зөвлөмө өргөж байна. Өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан та. Баярлалаа. Юуны өмнө телевиз үзэгчид нийт төмнийхээ энэ өглөөний амгалан айлтгая. 11-р сарын 15-наас 30-ны хооронд зохион байгуулагдах олон улсын хандивлагчдын өдрийн тухай мэдээлэл хүргэж байна. Тэгээд Монголын эмэгтэйчүүдийн сан гэж томоохон байгууллага 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж нийгэмдэр маш олон төрлийн сайн үйлсийн аяныг л зохион байгуулсныг үзэгч та мэдж байгаа болов уу гэж би ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр энэ сангийг бас тэргүүнээр ажиллаж байгаа зөвлөмөө би бас студидад урьж ярилцж байгаа юм аа. Монголын эмэгтэйчүүдийн сан үүсэж байгуулагдсан цагаас эхлээд их олон талтай үйл ажиллагааг явуулж ирсэн. За үүний нэг гол үйл ажиллагаа нь бол одоо яг зохиогдож байгаа 11 сарын 15-наас 30-ны хооронд зохиогдох филантропи өдрүүд гэж ийм дарга хэмжээ байгаа юм. За энэ бол ер нь одоо хандив босгох сайн санааны үйлс одоо бие биендээ тусалдаг, сайхан сэтгэлээрээ тусалдаг цаг зав хөрөнгө мөнгө санаа сэтгэлээрээ одоо бие бинийгээ дэмжиж тусалдаг ийм их нэгэн төрлийн ихтэй сайн санааны үйлс байгаа. За энийг бол манай монголчууд дээр үеэсээ одоо хэрэгжүүлж ирсэн. Нэр томьёо л одоо ингээ филантропи гэж байгаа болохоос биш ер нь айл хүний амьныг сайхалтай айлын санаа нэгч гэдэг юм одоо нөхрийн хэрэг үтвэл өөрийн хэрэг үтэн ч гэдэг юм уу ингээд бие биендээ их тусалж дэмжиж ирсэн ийм уламжлалтай ардтан байгаа. Ерөөсөө манай Монголын эмэгтэйчүүдийн сан бол 2000 оноос байгуулагдсан цагаас өдий болтлоо бол 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ нэгдүгээрт бол одоо гендерт суурилсан ялгуурлан гадуур халтыг багасгах. Хоёрдугаарт бол одоо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих. Гуравдугаар асуудал нь бол эмэгтэйчүүдийн бүлгүүдийг одоо чадваржуулах, эднийг дэмжих ийм дөрөвдүгээрт нь бол одоо хөгжлийн бэрхшээлтэй, давхар бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадваржуулах, эднийг хөгжүүлэх ийм одоо үндсэн 4 чиглэлээр Монголын эмэгтэйчүүдийн сан үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Энэ хооронд бол манайх дотоод гадаадын одоо сайн санаатай хандивлагч нараасаа хөрөнгө босгож эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон бүлгүүдэд тэтгэлэг олгодог. За энэ хугацаанд нийтдээ бол энэ 14 жилийн дотор одоо 600 гаруй байгууллага 80 гаруй мянган одоо гишүүд дэмжигчид бидний дэмжиж ажилласан энэ хүмүүсийнхээ одоо дэмжлэгтэйгээр манайх бол нэг 290 гаруй төслийг санхүүжүүлсэн 805 сая төгрөгийн тэтгэлгийг өнөөдрийн байдлаар олгоод байна. Таны дөнгөж сайдуулсан 4 чиглэлээс гадна одоо хамгийн сүүлд болох ч байгаа энэ үйл ажиллагаанд ямар байдлаар энэ оролцох вэ? Энэ филантропи үйл ажиллагааг бол одоо ингээ манай албан ёсоор орон даяар нээгээд ингээ манай сангийн одоо ажилтсангууд бол тал тийшээ явж одоо байгууллагуудад сурталчилгаа хийх, телевизүүд ярилцлага өгөх жишээ иймэрхүү одоо ажлуудыг хийнэ. Тэгээд хандивын одоо уулзалт цугларалт том одоо бид нар 14-ний өдөр бол нийт одоо хандивлагч нарынхаа уулзалтыг хийх гэж байгаа. За энэнд бол манай одоо идэвхтэй оролцдог олон жил одоо хандив тусламжаа одоо өгч байгаа ийм одоо гишүүд дэмжигчид бол бидэнд бий. За ингээд 14-нд бол одоо том хандивлагч нарын уулзалт болно. Сая энэний өмнө бас улсын их хурлын гишүүдийн эмэгтэй гишүүд, улсын их хурлын гишүүдийн гэргийн нар, засгийн газрын гишүүдийн гэргийн нар бас одоо бизнес амжилттай явж байгаа нэр хүндтэй болсон ийм одоо алдар цуутай эмэгтэйчүүд бас суглуулж бас одоо сайхан цэнгүүн зохиосон энийг бол одоо бид нар жил болгон одоо уламжил болгох ийм зорилготой төр төршилцэж яваад өвшин сайхан босгоочуд гэдэг ийм манай том цэнгүүн болоод өнгөрсөн. Одоо энэний араас бол одоо том групп бас болох гээд ингээд иймэрхүү л одоо ажлууд хийж явна да. Танаа сангийн санхүүжүүлж байгаа төсөл ямар хүмүүс дэр нь хурж очдөг юм бэ? Жил болгон одоо нэг зорилт дэвшүүлдэг. Энэ удаагийн бидний өнгөрсөн одоо 2013 оны манай дэвшүүлсэн зорилт бол хүнд өвчтэй хүүхдээ асарж байгаа ээжүүдэд туслая гэдэг ийм
одоо лоозонтой. За энэ бол зүгээр нэг өнөөдөр нэг өвчин дууссан ийм хүүхэд бол биш. Энэ бол одоо төрөлхийн их том гажгууд, за тэгээд полиомиелит ч гэдэг юм уу, даавын өвчин гэх мэтлэнгийн ийм их том өвчтэй том одоо өвчнгүүд одоо энүүнийг одоо сахиж энийг асарж байгаа ээжүүд нь бол ерөөсө ажил хийх ямар ч бололцоо байхгүй. Ажил хийх боломж байхгүй, дээрээс бол амьдрал нь одоо хүнд байдалд ордог. Тэгтээ зэрэг бид нар бол одоо энэ эмэгтэйчүүдэд эн чинь тийм бас цаанаа бас ийм өвчтэй хүүхдүүдийн бас тийм бүлэг одоо ээжүүдийнх нь тийм зохион байгуулсан бүлэг байдаг юм байна. Ач хур билүү тийм нэртэй тийм. Тэр байгууллагатай ингээд хамтраад бид нар одоо 20-30-аад ээжүүдэд тусламж үзүүлээд байна. Тэднийг одоо нэг гэртээ суугаад нэг юухан хийхэд нь одоо бид нар оюутлын машиныг тийг авч өгөөд нөгөө дүүжин дэндээ суугаад бас одоо хүүхдээ харах тайлмаар юмаа хийгээд нэгээс бидний одоо амьдралд бас энэ чинь жоохон ч гэсэн нөлөө болж байна чинь бас сэтгэл санаа, эд материалаар ер нь одоо бас бие бинийгээ бас дэмжих гэдэг тос болдог. Ээжүүд нь хэлдэг юм бид нар үнэхээр одоо их хүнд байдлыг туулж байна. Ерөөсөө одоо ах дүүч бай, найз нөхөд ч бай, эмч нар ч бай. Одоо хүүхэд чинь яаж вэ л гэж асууна өгөхөөс биш хөрхөө эмэгтэй чи ээж нь чи ядарч байна уу гэж биднийг нэг ч хүн асууж үзээгүй гэж ингэж хэлдэг юм л да. Тэгээд манай сан болвол энэ хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа ээжүүдэд туслая гэдэг ийм уриатай манай сан бос энэ хөрөнгөийг одоо босгож байгаа юм тийм. За тэгээд энэ дээр бол яг улсын хэмжээнд бол одоо ийм хүнд амьдралтай ээж хүү хоёр бол 700 гаруй байд юм байна. Тэгэхээр энэ бол одоо том тоо. Энэ том тоог бол одоо их ер нь хаана улсад ч гэсэн өөр одоо төрийн бос байгууллагууд одоо бас манай дээд эрх мэдтэнгүүд бол бас нэг одоо мэдээсээ эдэнд бас одоо тусламжийн гараа сунгаасаа манай сангийн хувьд бол одоо үнэхээр юм бас бид нар одоо хүч хүрхээргүй ийм их том одоо тоо байд юм байна. Тэгээд энд бол бид нар олон нийтийн анхаарлыг бас энэ зүгт хандуулах ийм одоо бас тийм зорилго бодлоготой тэгээд одоо ийм ажиллагаа явуулж байгаа. Баярлалаа, сонсоход их таатай байна. Нийгэм дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх тал дээр мөн түнчлэн боловсролын тал дээр нь ямар үйл ажиллагаар нь явуулдаг вэ? Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг одоо өрнүүлэх энэ бүх юмд бол одоо бид нар бас их нэлээх цаг зав зарцуулдаг. Энэнд бол одоо бид нар янз бүрийн сургалтууд явуулдаг. За дайлангүй одоо энэ иргэдийн хурлын төлөөлөгчдийн газарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдаа одоо тэднийг чадваржуулах үе одоо Улаанбаатарт өнгөрсөн онд бол одоо бид нар шинэ боломж нэртэй том одоо сургалт явуулж 80 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй 9 аймаг 9 дүүрэг хот 9 дүүрэгтэй ингээд олон эмэгтэйчүүдийг авчиж 3 өдрийн семинар хийсэн. Сая одоо энэ жил ихэд л манайх одоо Тайваны ардчлалыг дэмжих сангийн санхүүжилттэйгээр Архангай аймагт одоо манай Чинчодон яваад 20 гаруй хүүхэн 3 өдөр семинарлаад ирлээ. Бас манай эмэгтэйчүүдийн сангийн захирал Эрдэнэ чимэг түрүүхэн хэдхэн хоногийн өмнө Баян хонгор аймагт яваад шинэ мэдээлэлээр хангах, хууль эрхийн мэдлэгийн дээшлүүлэх, ер нь одоо эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа энэ хүнд асуудлуудыг шийдэхэд эмэгтэйчүүдийн байгууллага хэрхэн оролцох талаар ийм одоо идэвхтэй үйл ажиллагаа одоо явуулж байдаг. Хөтөлбөрийн уран бүтээлчид өнөөдөр үзэгчтэй авахныг Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн Цэлбамата уулзуулаад танд баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа. Танай ажилч гэсэн амжилт хүсье. 11-р сарын 15-наас 30-ны хооронд олон улсын хандивлагчдын өдөр Монголд өрнөх болно. Тэгэхээр өөрт байгаа бүх зүйлээрээ бие биедээ тусалцгаая. Монголын үндэсний олонний телевизийн өглөө хөтөлбөр үзэгчтэй авах хүндээ үргэлжлэн хүрч байна.